Яа тэгээд төрсөн байдаг. Тэгээ за хидо сайн байцгаана уу? Надад нэг 2 түүх. Надад нэг л. За нэг Facebook группээс олсон юм аа. Тэгээд public группээс нь болохоор гайг баха. За сар гарын өмнө нэг шөнө гэдэс гүйлгээд үүрээр сэрсэн юм аа. Гадагшаа гараад жорлоо ороод буцаад явж исэн чинь манай хашаанд тас хар цустэй нохоо аль хэдийн ороод ирчихсэн. Над руу яг ширтээд хөлгөөнгөө зогсож байлаа. Хажуугаар нь зөрөөд орох гэсэн чинь гинэт ярдаглаж арцгаж том соёогоо гаргаад намайг тойрч эхэллээ. Айсандаа арай ядаж зүхтаад гэртээ орч чадсан. Орж ирээд дорон дээрээ хөвцөн ч гэсэн биемийн нэг сонирн болж толгойд элдэв юм боддогдоод яг л дэмэрч байгаа нь санагдсан. Тайван унтчих чадсангүй. Маргааш нь би авга эгчтэй хэлсэн юм. Тэр хүн удган болохоор өчигдөр шин босон явдлаа ярахад гэрт түрээдэр гэж уцаа таслалаа. Очтол авга эгч маань хэнгэргээ нүдээд онгодоо залаад асуусан юм надаас. Тэгэд нэг зүйлийг хэллээ. Манай удамд дээшээ 7-8 үеийн өмнө нэг хүнтэй маргалдаад амьд нь хүрсэн хэрэг байдаг гинэ. Тэр хүний сүнс нь атаа хорсол тээсээр дээшээ одоогүй тогширсан хിവэр үлдэж үе үе хар нохоо болж ирдэг гэжээ. Гинэ. Бүр аавыг минь баг байхад хар нохоо дайраад өнгөрсөний дараа аав 7 хоног бүр хилгүү огт ярь чадахгүй болсон түүч байдаг юм бэлээ. Засал хийж өргөл барьц дахил өргсөн ч тэр сүнс огт намжаагүй буюу ирчүүдээс нь авна гэж шилдэг асар их хорсолтой гэдгийг авга гэгч маань өмнө нь мэддэг байсан гэсэн. Тэр хар нохоо нь дандаа үүрээр ирдэг, огт хуцдаггүй зүгээр л архирдаг, тарах болгондоо муу юм болдог. Мөн үүр шөнийн цаг үнгэн харанхуйгээр битгий гараарай. Тэр цаг хамгийн аюултай гэж дахин сануулсан юм. Тэр цагаас хойш би хошооныхаа онгорхой цорхой бүх банзыг нь битүүлээд орой болгон хаалгаад түгжиж хаалгандаа харган зарааны өрөөс зэрэг домын зүсүүлэгдэг болсон. Тэгэд хэсэг гайгүй байсан. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө бас л үүрээр хашааны хаалганы цаанаас 4 хар хөл хөдөлгөөнгүй зогсож байснаа чимээгүйхэн эргээд явсан гэд дуусчих. Эхний түүх маань. Гинэ бас нэг хүн намайг баг байхад эмээ маань ярьж өгч байсан юм аа. Манай эмээгийн танил нутгийнх нь нэг дандаа зам тээвэрт ачаа явдаг хүн байсан. Нэг удаа их нэртэйгээ нутаг руу аав ээжтэйгээ уулзангаа хідэн төгөөрөг олох санаатай нэлийн хідэн ачаа таваар пургондоо ачаад замдаа гарчлээ. Гэтэл шорон замд гэлдэрч явахт нь харахгүй бүргий болохтой зэрэгцээд дуугууд хагарч манай ах хүүж хээгүй хүн болохоор замаас машинаа холдуулж тавиад эхнэрээ өөртлөөд машиндаа унтчихсан юм гэсэн. Шүүн дунд цонх тогшиг чимээ гарч эхнэр дөрүүл сэрчихсэн. Энэ хээр зэлүүд газар хин цонх тогшиг билээ гэж хашаарлаж бодоод айх гайхах зэрэгцээд ахыг сэрэж цонх тогшоод байна хэмээн хэлсэн. Ах босож нойроо хармалан байж цонхоороо шагаавал машиных нь хагарсан дугууныхын талд хідэн хүн бүүдэг гал тойроод суужчихсан. Тэр дунд нэг улаан дүдэгчсэн юм шиг царайтай хүн ахтай харц тулгархад зэрэгцээд их хүйдэн хоолоогоор амандаа ахын нэрийг хэлээд галсан гараад ир эхнэрээ аваад гараад ир энд их сайхан халуун юм байна. Наашир хүрээд ир гэж дуудчихэ. Ахын үнхэлцэг хагарах шахам хагарсан дугуйтайч машинаасаа маш хол дохиж аль бараадаж буугаад олсон явдлаа хэлтэл дээхэн үед тээврийн хідэн ажилчид үйлдвэрийн ослоор шатаж нас барсан бөгөөд түлхий цогцыг нь хээр хөдөө тавиад явчихсан юм байлээ. Сями дараагийн төгөлхөр бас нэг Facebook группээс авсан. Намайг юм гэдэг. Энэ явдал 2011 оны үйл болсон. Тухайд би 14 настай байлаа. Манайх мянган оюутны байрнаас өксөд Мануилийн цагаан худагтай гудамжаар дээшилсээр бараг уулын оройд амьдардаг байсан. Шүн орой сонин хачин юм их болдог газар л та. Тэр үед гэрт ээж, ах トゥ бид дөрөв байсан. Аав ажилдаа гэртээ байгаагүй. Манай гэрийн зохион байгуулалт их эмгэн. Хаалгаар ороход зүүн талд нэг ор хоймолтой зурагтын тавир буюу зурагттай ах トゥ бид 3 газраар унтдаг. Аав ээж 2 зүүн талын орон дээр унтдаг байлаа. Тэр орой шөнийн 11 цаг өнгөрч байсан санагдана. Ах トゥ 2 унтаад өглөө.
ээж орон дээр хөлөөж игээ тамхи татангаа зурагт үзэж байв. Би ээж рүү хараад хэвтээд зүрэмлэж байсан юм. Гэтэл гинт ээж "Хинбэ?" гэж хэлэхэд миний нойр шууд сэрсэн. Удалгүй ээж алив босоод хаалгаа тайлаад хартаа хашаанд согтуу хүн амтаа ороод ирсэн юм шиг байна гэж надад хэллээ. Би айсандаа ахыг босгоод харуулчихаа гэв. Ахыг сэрээгээд гаргаж үзэхэд хинч байсангүй. Хашааны хаалга цоожтой гэрийн хаяанд нохоо минь хэвтэж байсан гин. Тэгэхэд ээж "Худлаа сонссон юм байх та" гэж хэлсэн. Би яасан юм бэ гэж асуухад "Сая гэрийн хаалга тогтсон юм а" гэж хэллээ. Ах юу ч алга цас орсон мөртлөө хөлийн мөрч байхгүй гэд бүгд л унтцгаалаа. Маргааш оройн аав ирээд ээж өчигдөр болсон явдлыг ярьтал аав итгэсэнгүй. Нохоо сүүлээс савчуулахдаа хаалганд шүргсэн юм байлгүй дээ гэд тоохгүй өнгөрсөн. Оройн холоо хийлгээд би үүдний хажууд хогийн савны хажууд сууж төмөс арилгаад байж байтал яг миний хажууд модон хаалгах товшиг чимээ тод сонсогдлоо. Аавын царай шууд цайрч "Хинбэ" гэж сүртэйгээр хаалгаа онгойлголоо. Бас л хинж байсангүй. Бид бүх сонирн болоод төгсөж байтал манад байдаг морин хурыг аав гартаа авч гэрийн муу муухай үргээд гээд худлаа үнэн дуургаж эхлэв. Өчигдөр итгээгүй байсан хүн шүү дээ. Тэгэд бид арай тайвширч хоолоо хийж идээд амархаар хэвтлээ. Гэтэл дахиад л хаалга төгшөв. Аав пэгээ уншаад хаалгаа нэв. Дахиад л хинж байсангүй. Тэр шөнө бид бүгд газраар унтсан. Аав ах хоёр цагт хэвтлээ. Ийм байдал бараг 1 сар үргэлжилсэн. Би хичээлээ тараад ганцаараа хашаандаа орж чаддгүй. Заавал гэрээс хүн гарч тусна. Орой ус цай уухаж болсон. Уур шүн заавал аав эсвэл ахыгаа сэргээд 0 орно. Шүн болгон яг 9-өөс 12 цагийн хооронд аль нэг цагт нь хаалга тогтмол 2 удаа тогшдог. Өдөр хизээш тийм юм болдоггүй. Зөвхөн шүн. Сүүлдээ аав ээж хоёр хүнд үзүүллээ. Тэгэхэд тэр жил манай хойд хашааны өвөө бурхан болсон байж л дээ. Тэр хүн амьд ахуйдаа танах манай нэг төмөр юмыг авчихсан байна гэж ярьдаг байсан гэдэг. Харин тэр төмөр нь зуухны яндан байж л дээ. Аав ээж хоёр бодож байгаа санаанд нь ороод эмээд янданг нь буцааж өгсөн. Тэр хүн айлын гал голомт гэдэг чинь зуух яндан байдаг юм аа. Гал голомтоо нэхэж ирсэн байна гэж хэлсэн гэдэг. Янданг нь буцааж өгснөөс хойш манай гэрт болсон бүх зүйл яг л хизээч бодоогүй юм шиг хуучин хэмэндээ орсон доо гэд. Дуслаа.